улсыг сонгох болсон шалтгаан гэх юм бол Филиппин улс өөрөө англи хэлний сургуулиудаар маш алдартай. Ер нь Филиппин гэхээр л тэнд нэрээ англи хэл заадаг гэдэг тийм ер нь хамгийн анхны сэтгэл тийм байсан. Тэгээд дээрэс нь бас ард түмэн гэх юм уу энгийн ард иргэдэн гэсэн бүгдээрээ англиар харилцдаг учраас энд ирж сурах нь хамгийн тохиромжтой юм байна гэж бодсон. Тэгээд дээрэс нь өвлийн улиралд ирэхэд бүр их тохиромжтой. Яагаад гэх юм бол халуун орон тэрнийг таалагдсан. Easy Go гэдэг англи хэлээр дамжаад QQ English сургуульд ирсэн. За тэгээд юу нь болвол би бараг юунд ч оролцоогүй. Миний өмнөөс миний бүх юмнуудыг хийгээд жин там болгоод намайг энэ сургууль руу явуулсан. Тэгээд өөрийнхөө мэдээллүүдийг өгчгээд хангалттай байсан. Маш түргэн шуурхай бид хэд чинь бараг 7 хоногийн дотор шидээл 7 хоногийн дотор явцсан. Тэгээд ер нь бол маш түргэн шуурхай хамт олон байсан. Тэгээд үйлчлэгээ бол маш их таалагдж байгаа. Баярлалаа гэж хэлмээр байна. Филиппин хүмүүсийн онцлог гэх юм бол тэд нар бүр амар юм найрсаг ард түмэн байсан. Үнэхээр илдэг, гой сайхан харагдаж байгаа юмаа шууд ингэж илэрхийлж чаддаг, танихгүй байсан ч гэсэндээ "Oh, you are so beautiful" гэл ингэж бүх юм айгуу гоё нээлттэй хэлдэг, айгуугаа тийм юм илгэмсэг хүмүүс байсан. Тэгээд дээрэс нь өглөөс ирээл гарахад ч юм уу бүх юм нь онголттой, бүгдээрээ ингэ ажилтаа айгуу тийм чин сэтгэлээсээ ханддаг тийм хүмүүс байсан. Айгуу тийм хөдөлмөрч, дээрэс нь айгуу тайван тийм харьцагд их амар гоё хүмүүс байсан. За би болохоор өдөрт нийтдээ 6 цагийн хичээл суудаг байсан. Тэгээ 4 цаг нь ганцааржилсан, 2 цаг нь групп хичээл суудаг. Тэгээ ерөнхийдөө бол хичээлээ дуусгасныхаа дараа оройн хоолндоо орчоод тэгээ найзуудтайгаа ихэвчлэн цагийг өнгөрөөдөг байсан. Гэтэ бараг өдөржингөө хичээлтэй юм шиг л явдаг байсан. Учир нь манай найзууд бүгдээр нөө олон улсын хүмүүс учраас бид нар хоорондоо англиар ярих шаардлагатай болдог. Тэгээд ихэнх найзууд манаас багш нар учраас зарим үг одоо өгүүлбэрээ алдаатай хэлгээд засч өгөх ч юм уу. Ер нь байнгын юм практис хийгээл ингээл хамтдаа цагийг өнгөрөөдөг байсан. Тэгээд энэ маань бас айгүй хэл маань сайжрахад нөлөөлөл болсон юм байна гэж харж байгаа. Багш нарын хичээлээ заах арга дээр бол ярих юм байхгүй. Үнэхээр гоё. Би бүр сүүлийнхаа хичээлийн групп хичээл дээр сая бүр уйлчаал гарч ирж байна гэж бас. Бүр үнэхээр чин сэтгэлээсээ ханддаг. Тэгээд ингээ ямар ч ичих юм байхгүй. Эхлээд бол би ингээл хичээл намайг ингээл ингүүл яана тэгүүл яана гэдэг тийм айцтай байсан бол сүүл рүүгээ зүгээр ямар ч хамаагүй өөрийнхоороо нээлттэй харьцаад бол үнэхээр амар хүмүүс байсан. Тэгээд багш нартай маш их баярлалаа гэж хэлмээр найртай шүү. Манай сургуулийн орчин болохоор маш цэвэрхэн болон аюулгүй орчинтой. Тэгээ хоолны хувьд болохоор өдрийн 3 хоолтой. Тэгээд ер нь олон улсын сурагчдад бүгдэнд нь таарсан хоол гаргадаг. Ер нь бол маш боломжийн хоолтой гэж хэлж болно. Тэгээ үйлчлэгээний хувьд бол үнэхээр nice. Аялалд гэх юм бол би зөндөө болон газруудаар явж үзсэн. Гэтэ яг ингээд аль нэгийг нь сонгох гэх юм бол хэлж чадахгүй юм байна. Яг гэх юм бол миний очиж үзсэн бүх газрууд нь өөрөө өөрсдийн гэсэн юм онцлогтой. Бүгдээрээ ингээд өөрсдийн гэсэн тийм онцлогтой байсан учраас яг аль нэгийг нь ингэж сонгох бол үнэхээр хэцүү санагдаж байна. Ямар ч тач бол үзэж ингэж аялах газрууд бол бүр маш их юм байлээ. Би болохоор Savoy хотелд байрласан. Тэгээд буудлын хувьд гэх юм бол маш цэвэр, цэмцгэр, аюулгүй мөн яг сургуулийн хажууд байрладаг учраас ингээд орж гарахад үнэхээр амар санагдсан. Буудлынхаа хувьд бол ямар ч асуудалгүй гоё байсан. За 1 сарын хугацаанд болохоор надад бол маш их ахиц твшил гарсан гэж бодож байгаа. Яг гэх юм бол өмнө нь би яг ингээ хүмүүстэй харилцах тал дээр ч юм уу, англиар ярих тал дээр жоохон хичээд санаа зовоод айгаад байдаг байсан бол одоо бол ингээд нүү чих нээгдэн гэдэг штеп. Чих нээгдээд ингээ хэл яриа бас ингээ зүгшрээд эхэлсэн. Тэгээд ер нь бол зарим үедээ ч гэсэндээ дүр мөрөм хамаагүй тэгээд өөрийнхоороо зүгээр ойлгох гэсэн юмаа зүгээр ямар ч чинь санаа зовхомгүй ингээл яриад тэр нь бас амар сайн нөлөөлж байгаа гэж харсан. Тэгээд дээрэс нь анх удаага олон улсын хүмүүстэй найзлаж ингэж цагийг хамтдаа өнгөрөөж үзсэн. Тэгээд ер нь бол бүр маш их өөрчлөлт ахиц дэвшил гарсан. Тэгээд бүр анх бол англи хэл сурах гэхээр надад нэг тийм амар юм хүсэл тэмүүлэл байдгүй байсан гэх юм уу. Тэгээд одоо бол би яг бүр үнэхээр үргэлжлүүлээд бүр тууштай сурмаар л санагдаж байна. За миний зүгээс яад энэ сургуулийг сонгох болсон бэ гэх юм бол манай сургууль маань болохоор өөрөө Монгол менежертэй. Тэгээд дээрээс нь ингээд сургуультайгаа маш ойрхон далайн эрхтэй. Энд нь болохоор зөвхөн одоо буудалж байгаа хүмүүс болон сургуулийн маань хүмүүст орох нэвтрэх боломжтой учраас маш цэвэрхэн аюулгүй орчинтой тийм далайн эрхтэй. Тэгээд чөлөө цагаа өнгөрүүлж болох үз газрууд маш ихтэй. Тэгээд дээрээс нь сургалтын үйл явц орчин тойрон бүх юм нь
таалагдаад энэ сургуулийг сонгосон. Тэгээ та бүхэн ч гэсэндээ ямар сургууль сонгохоо мэдэхгүй эргэлзэж явах юм бол QQ English-ийг сонгоорой. Зөндөө олон гой дурсамж бүтээж өөрийнхөө хэлийг сайжруулаарай гэж би уриалж хэлмээр байна. Тэгээ сургуулийнхаа хамт олондоо маш их баярлалаа. Хайртай шүү.